Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За хаан уул сургуулийн багш Батцаг байна. Ангитай ажилласан байдлаа танилцуулъя. За тайлангийн бүтэц, ахиц амжилт. За бүтэц дугуйлан өсгөлийнхаа тэмцээн, сургалтын орчин, олон нийтийн оролцоо. За гамшигын эрсдлээс хамрагсан сэргийлэх хамгаалах гэсэн чиглэлээр танилцуулъя. За энэ хичээлийн жилд ойлгон унших чадвар дээр нэлээд төлөв анхаарч ажилласан байгаа. За уншигч хүүхдүүд мэргэжлийн хөгжлийн бүлэгтэйгээ хамтарсан. За мөн эцэг эхүүдтэйгээ хамтарсан байгаа. За бүх сурагчдад ижил ном уншуулахын тулд номны хүртээмжийг бодолцсон HTML Philip HTML5 гэсэн програмыг ашиглан номыг бол 3D болгон хувиргаж ангийн чадад байршуулснаар хүүхдүүд бол нэг номыг зэрэг унших боломж олгосон байгаа. За ингэснээр уншигч гэр бүл уралдаанд оролцсон сурагч хулан болон ангиараа батламж авсан байгаа. За мөн сургуулиас зарласан цахим уншлага уралдаанд дэд байранд орсон амжилт үзүүлсэн. За мөн хаврын уншлага бол 1339 дундаж уншлага 47.4 байсан бол хаврын уншлага бол 2747 дундаж уншлага 78 болж олгогдсон байгаа. За мөн 110-аас дээш уншиж байгаа 6 сурагч, 80-аас бага уншиж байгаа 16 сурагч байгаа. За эдгээр сурагчид дээр бол эцэг эхэд зөвлөгөө өгч ажилласан. За мөн би бяцхан зохиолч гэсэн дугуйланг бол 2 дугаар ангиас эхлээд ажилласан байгаа. За энэ дугуйлан нь болохоор сурагчдын зохион бичих чадварт нэлээд төлөв анхаарч ажилладаг. За мөн энэ хичээлийн жилд бол сурагчид шүлэг дуурайн зохиох, за мөн уншсан номынхаа хүрээнд сургамжт өгүүлэг болон өгүүл зохиол дээр өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг бол илэрхийлж бичиж сурсан байгаа. За бүтээгч дугуйлангийн хувьд бол намт бяцхан уншигчид гэсэн дугуйланг бол ажиллуулсан. За энэ уншлагаараа бол хэрхэн ажиллах талаараа төлөвлөгөө гарган эцэг эх номын санчтай хамтарсан байгаа. За 7 хоногт 2 удаа сургууль, 2 удаа төв номын сангаар үйлчлүүлэн номын тэмдэглэл хийж сурсан. За ингээд сурагчдын номын тэмдэглэл харагдаж байна. За мөн энэ дугуйланд бол үгийн эрэлт гэсэн тэмцээний зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан байгаа. За мөн ангийн сурлагын ангид бол сурлагаараа хоцорч байгаа сурагчдыг бол хөндлөнгийн үнэлгээр илрүүлэн энэ хүүхдтэйгээ хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гарган ажилласан. За мөн энэ сурагчдынхаа хувьд хүрээнд бол өсгөлийн хаа тэмцээнд оролцуулан бат ирээд бол 3 дугаар шинж жаргал Батмүлэн нар тусгай байрыг эзэлсэн байгаа. За мөн эцэг та техник өгөгч гэсэн үйл ажиллагааг зохион байгуулж эцэг эхтэй үйлдвэртэй бодлогыг хэрхэн бодох арга зүй туршлагаа олгох болцсон байгаа. За эцэг эхтэйгээ хамтарч сургалтын сурах орчин, сурагчдын сурах орчныг бол бүрдүүлэн ажилласан. За үүнд шинэ хулдаас авсан. За мөн хусан хавтан авч цонхны хооронд бол одоо булан байгуулсан байгаа. За энд нь бол идүүтэн ахиц амжилт, цэвэрчиг бидний бахархал, англи хэл сурцгаая гэсэн булангуудыг бол ажиллуулсан байгаа. За мөн бага ангийн багшийг дэмжих төслийн хүрээнд хүн ба байгалийн кабинетийг бол иж бүрэн кабинетийг өөрийнхөө анги дээр бол бүрдүүлэн тогтжуулсан байгаа. За мөн эцэг эхтэйгээ хамтарч сурагчдын дунд малчны хотгонд үйл ажиллагаа, номын сан цочлох нь, хөгжилтэй буйхаа, шинэ жил, алтан намар, улаан загалмайн татвар төлөх үйл ажиллагаа, дөрвөн бэрх, ээжтэй барих, миний бэлэг гэсэн үйл ажиллагаануудыг бол зохион байгуулан явуулсан. За ингээд үйл ажиллагаануудын зураг харагдаж байна. Алтан намар үйл ажиллагаа. За мөн хөөцний баярыг эцэг эх бол сурагчдын дунд зохион байгуулж явуулсан. За энэ бол шинэ жилийн үйл ажиллагаа, дөрвөн бэрх үйл ажиллагаанууд харагдаж байна. За энд бол ээжтэй барих миний бэлэг үйл ажиллагааг бол харагдаж байна. За мөн
Улсын физикийн олимпиадын шинжлэх ухаанч өдөрлөг гэсэн үйл ажиллагаанд амьд бие амьдралын орчин сэдвээр хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэх үйл ажиллагаанд сурагч Номин Эрдэнгийн аав ээж, Батэмүүлэнгийн аав ээж нар амжилттай оролцсон байгаа. Амар мөн бие даалтын 7 хоногудаар STEM-ийг бол хичээл мөн аврагч мазаалай бол танилцуулан өөрийгөө одоо эрсдэлтэй үед хэрхэн өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө өгч ажилласан. За бидний хичээлд хуваар гарган эцэг хүүд бол хүүхдүүдийнхээ хичээлд сууж хүүхдүүдэд бол ажилласан байгаа. За манай ангийн хичээлийн жилд бол өсвөрийн аврагч бүлэнгөө үргэлжлүүлэн явуулсан байгаа. За үүгээр бол чагсаалч анги үйл ажиллагааг зохион байгуулж сурагчдад бол баруун гарын дүрмийг сахиулан ажилласан. За ингэснээр бол сурагчид бол баруун гараа маш сайн баримталдаг болсон өксөж уруудахдаа зам нь 2 давхрын коридороор бол гүүхэнд багассан байгаа. За мөн бидний багш айлчлалыг бол зохион байгуулж төлөвлөгөө гарган ажилласан. За хэд хэдэн сурагчдын гэрээр бол очисон байгаа. За мөн хичээл туслаад байгаа од баяруулан ган очрын гэрээр бас айлчилж ахуй амьдралтай танилцсан. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.